Бэлэглэлийн гэрээний тухай товчхон мэдээлэл хүргэе. За энэхүү гэрээн иргэний хуулийн 276 280-аар зохицуулагддаг. Аливаа эд хөрөнгийн эрх шилжүүлэхтэй холбоотойгоор ямар нэгэн хариу төлбөргүйгээр бэлэглэгч тал болон бэлэг хүлээн авагч талуудын хооронд харилцаа үүсдэг. Энэхүү гэрээг хийх гэж байгаа тохиолдолд анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Нэгдүгээрт бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч талыг гомдоох ноцтой үйлдэл гаргасан мөн бэлэглэгч болон тэдгээрийн гэр бүлийн эрүүл мэнд амь насанд ноцтой хохирол учруулсан тохиолдолд бэлэглэгчийн зүгээс өгсөн бэлгээ буцааж авах шаардах хэрэгтэй байдгаараа бусад гэрээнүүдээс онцлог шин чанартай гэрээ гэж үздэг. Бэлэглэгч талаас шаардах эрх үүснээс хойш 1 жилийн дотор бэлэг хүлээн авагчаас тухайн бэлгийг буцааж авах нөхцөл бүрдээгүй тохиолдолд бэлэг хүлээн авагч талд бэлэг үлддэг гэдгийг бас анхаарах зүйтэй. Энэхүү гэрээтэй холбоотойгоор асууж тодруулах зүйл байвал миний Facebook суугаар болон утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.